Та яагаад хит их цардуул өндөртэй гурлан бүтээгдэхүүн идэх үед хүн таргалдаг вэ? Дээрэс нь яагаад бид нар цардуул өндөртэй хоол хүнс идэх үед биднэрт дүүрсэн, цатгалан, бие амарсан мэдрэмж төрөөд бидний заримдаа нойр хүрдэг вэ гэдэг талаар мэдэх үү? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ үүний ард байдаг шинжлэх ухааны талаар судалцгаая. Надад Монголоос ирсэн ийм гоё хэвийн боо хүн өгсөн. Ер нь бол Америкт амьдардаг хүмүүст энэ бол үнэхээр олдошгүй алт. Тэгээ сүүлийн үед болохоор би нөгөө цусан дах сахарын хэмжээгээ хэмжүүр суулгацсан байгаа байхгүй юу. Тэгээд түүнийгээ ашиглаад би бас энэ Монгол гурлан хүнсэн бүтээгдэхүүн яаж миний биед нөлөөлж байгааг үнэхээр сайн мэдхийг хүссэн. За тэгээ юу ч гэсэн би хэвийн боо бол үнэхээр амтрах ийдсэн, үнэхээр гоё амттай байсан, баг өөрийгөө ерөөсөө зогсоож чадахгүй байсан. Угаасаа тэгээд боловсруулсан цардуул, дээрээс нь тосон тайрсан, элсэн чихэртэй болохоор яг энэ нэгдэл бол хүн болгоныг уг нь ер нь бол зогсооход хэцүү. Тэгээд цардуулаг хүнс чинь ер нь бол хүнийг айгүй донтуулдаг. Тэгээд яг ингээ идэхтэй айгүй гоё байсан мөртлөө эцсний дараа хэдэн минутын дараа шууд миний ингээ залхуу хүрээд, нойр хүрээд, бүр юу ч хиймээргүй тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Уг нь бол би байнга нөгөө эрүүл тэнцвэртэй хооллолдог болохоор баг ийм хоолны дараа ингэж нойр хүрдэг мэдрэмжийг бүр ингээд мартсан байсан. Энэ үед миний бие организм дотор юу тохиолдож байгаа вэ гэхээр миний эдсэн цардуул миний хотоодон дотор ороод сахар болж задраад цусан дах сахарын хэмжээг маань шууд өсгөж байгаа. Тэгээ үнэхээр сонирхолтой зүйл нь миний цусан дах сахарын хэмжээг бараг 2-3 цаг үнэхээр дээгүр байлгасан. Цардуул нь ургамлын тустай нийлээд ирэхээрээ нэлээд хүнд буюу удаан шингээгдэж байна гэсэн үг. Тэгээ яагаад та энэ үед ядарч залхууч нь хурж байгаа вэ гэхээр энэ үед таны инсулин буюу сахар зохицуулагч, дээрэс нь таны митохондрия буюу энерги шилжүүлэгч чинь маш завгүй ажиллаж байна гэсэн үг. За энэ үед таны митохондрия буюу энерги шилжүүлэгч чинь яаж ажилладаг вэ гэхээр зарим цардуулыг чинь танд энерги болгож өгөө, зарим нь таны булчинд хадгалаад, зарим нь таны илгэнд хадгалаад илүүдэл хуваарлж чадахгүй бүх тэр харин энергийг таны биед өөрчлөлт болгож хадгалдаг. Тэгээ мэдээж та хайны гурлан бүтээгдэхүүн ч юм уу цардуулаг хүнс идэх болгон таргалалт үүсэхгүй. Харин юунаас болж таргалалт үүсдэг вэ гэхээр таны өдөр тутмын амьдралын чинь хэв маяг хит их цардуулаг хүнсээр суурилсан байх үед таргалалт нь удаан хугацаанд ингэж үүсдэг. Танд байгаа одоо хэвлийн өөрчлөлт байгаа штэ. Эн чинь удаан хугацааны таны бие хуримтлуулсан маш их энерги таны бие дотор байж байна гэсэн үг. Та эсэргээрээ цардуулыг тэнцвэржүүлээд дээрэс нь зөв хэмжээгээр идэх үед хоолны дараах ядралт, бун дээрэс нь таргалалтаас 100% сэргийлж болно.